Чи бол амьдралын дөнгөж эхлэлээр яг өнөөдрийн манай шавуугцсан гэрэлтүүлээ сууж байна. Тэгээд хүн том мөрөөдөл хүсэл зорилго байдаг би чиний гоё мөрөөдлийг сонсомоор байна. Хөдөөг ингэж ерөөсөө хаymааргүй гэдэг байхгүй цааш та. Уусаа намайг хүмүүс хөдөө ингэ бичлэг хийдгээр нь л анх таньсан мэдсэн тэнгуут одоо саяны таны над зөвлөсөн шиг те би ингээл гинт таг өөр юм ингээл юм зараад эхлэх ч юм уу те гинт өөрөө нэг юм зараад тэгснээс яг ингээд хөдөөг хайж болохгүй тэнгуут юу гэгээд би яг өөрөө цаашдаа яг юу хийж амьдрах юм ингээд бодсон байхгүй юу мөрөөдж байна вэ гэхээр одоо манай хөдөөгөр нэг юм бууц байгаа штэ хороотой малтай манай гэр нэг 2 5 хантай гэр байна тэгэл өөр юм байхгүй би яг тэр өөрийнхөө гэр хэсгийг маш том бүр олон улсын хэмжээний ийм кампус болгох мөрөөдөлтэй. Тэгээд одоо бас англи хэл ингээд зайлшгүй сурах хэрэгтэй мэн яг хуу ингээд хөдөө байнга ингээд англи хэл ерөөсөө би 10 жилдээ хайцсан байхгүй юу. Ерөөсөө хичээж байгаагүй тэгээд одоо англи хэл айгүй хэрэгтэй байна. Тэгээд одоо энэ гадаад Монгол ахуйгаа би англи хэл дээр контент хийх хэрэгтэй байна. Илүү их гадны хүмүүсийг одоо Монгол орн руу өөрийнхөө чадвал гэрлүү өөрийн бүтээсэн тэр кампус руугаа ч юм уу татах хэрэгтэй юм байна. Тэнгүүт яг зүгээр хүмүүс одоо хөвсгөл рүү аялал зөвхөн байгалийн үзэсгэлэнт газар үздэг штэ. Тэнгүүт манайх руу аялж очивол манайх тэгтээ говь руу болохоор айгүй хол. Тэгээ манайх руу очивол яг хүмүүс юу үзэх гэж очих юм бэ гэхээр алж ахуйтай танилцах гэж очдог тийм кампус ч юм уу те. Хүмүүс тэмээ хариулаад ямаасаагаад аруул хийгээл те өөрөөсөө өрөм хийгээл бид нар яг үзэгчтэйгээ танай кампус дээр очино амлаж байна.